талархаж байна. Манай ажлын хэсэг 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхий сайдын 72 дугаар захирамжаар байгуулагдсанаас хойш 5 сарын хугацаанд 10 удаагийн яриа хэлцээ хийж, техникийн зөвлөгөөнүүдийг хийж, асуудлуудыг олон талаас нь наривчлан хилцэж, тооцооллуудыг хийж, бас энэ үндэсний баялагын санг эргэлтэнд оруулж үржигтэй ажиллуулж байгаа тооцоолол, орд ашиглалт, олон улсын зах зээлийн нөхцөл байдал, үнийн хэлбэлзэл бүгдийг тогтож одоо үндсэн суур зарчмаа бол өнөөдөр тохирч хамжиж байгуулж байна. Тийм учраас энэ 10 удаагийн хилцээ техникийн уулзалтуудыг үндэслээд манай Energy Resource Hangad Exploration Exxon ачдик компаниудад хилцээний хамгийн гол суур зарчмуудаа харилцан тохиролцож тодорхой үр дүнд хүрснээ харилцан ойлголцсноо илэрхийлж өнөөдөр энэ бичиг баримтыг байгуулж байна. За энэ бичиг баримтад дурдсан гол асуудал бол ашигт малтмуулын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт заасан одоо хуулийн этгээдийн 34-өөс доош хувийг төр хүн төлбөргүй эзэмшнэ. За үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 заасны дагуу стратегийн ордгоц гүйжийн 51-ээс дээш хувь буюу дэлгэх нь ард иргэдэд ногдож байх зарчмыг давуулан биелүүлж өгөөжийн 60%-ийг ард түмэнд ногдож байхаар 60%-аас доош өгөөжийн 60%-аас доош орох юм бол тохируулагч төлбөр буюу баялагын татвар төлж байхаар тохиролцоод байна. Тэгээд 60% гэдэг маань бас үнийн хэлбэлзээс шалтгаалаад дээш доош хэлбэлзэж болохыг бас цаашдаа наривчлсан яриа хэлцээрээр тооцох ёстой. Ингээд цаашаа төрийн эзэмшлийн хувийг тогтоох эсвэл энийг тусгай амнатаар орлуулах олон улсын зах зээлийн түүхийдийн үнэтэй уялдуулж тогтоох асуудлыг засгийн газрын хуралдаанаар хилцүүлж улсын их хурл дүрмэдүүл шийдвэрлүүлнэ. Засгийн газрын зүгээс хилцээний үед хувийн хвшлийн компаниудынхаа санал бодлыг нээлттэй сонсож үйл ажиллагаанд нь бас аливаа дарамт шахалт үзүүлэхгүй байх. За энэ үндэсний үйлдвэрлэгчид үндэсний хувийн хвшлээ одоо дарамтлахгүй байх. Гэхдээ төр хувийн хвшлийн түншлэлийг харилцан өөрчлөлттэй хөгжүүлэх зарчмыг өрнөж ирсний онцлон тэмдэглэх нь зүйтэй. Ингээд төрөөс хайгуул гэж нөөцийн тогтоосон ордуудын өргөөжийг төр авч ард түмэд хүртээх нь бас үндсэн хуулийн суурь зарчим. Ингээд энэ хэлцээний гол зорилго бол энэ үндсэн хуулийн зарчмыг л хэрэгжүүлэх явдал мэдээж эндээ санаачлагтай ажиллаж байгаа харилцан ойлголцол бас төр хувийн хвшлэл түншил хамгийн гол нийгмийн хариуцлагын хүрээнд энийг бас санаачилж хийж байгаа нь сайшаалтай. Хуулийн асуудал ярих юм бол энэ шүүхийн эцэг төлөвлөгөө маргаан руу хөтлөх ийм сэдв. Энэ бол гэхдээ энэ манай компани санаачлагаар ааж манлайл үзүүлж нийгмийн хариуцлагын хүрээнд бас ийм бодиттой манлайл үзүүлж байгаа бол бас сайн жишг тогтоож байгаа гэж үзэж байна. Ингээд энэний бодит үр дүнг бас мэдүүлэх нь чухал. Ийм учраас засгийн газраас үндэсний баялагын сангийн Монголиад бүртгэл тооцоог ил тод болгож стратегийн орд газар төлбөр төлж байгаа. Тэрний хэдэн хувь нэрээдүйн санд, хэдэн хувь баялагын санд хэдэн төгрөг орж ийн. Энэ үндэсний компаниуд хэдийг төлж байгаа. Тэр нь юун зарцуулж ийн гэдгийг ил тод болгосон Монголиагийн ил тод мэдээллийн дашборд систем хийхээр одоо програм хангамж бэлтгэл ажлыг хангаж ажиллаж байна. Манай инновацийн харилцаа албаны яамны чиглэлээр ажиллаж байгаа. Ингээ иргэд маань яг дансандаа хөндлөгдсөн мөнгийг бодиттой мэдэрдэг болгоно. Одоо ирээдүйн сангийн тухай хууль, үндэсний баялагын сангийн тухай хуулиар 2030 оноос зарцуулж эхлэх ёстой гэсэн ийм ерөнхий төсөөлөлтөй 2030 оноос эрүүл мэнд боловсрол орон сууцчлалтад зарцуулж болохоор ийм зохицуултаа. Гэхдээ энэ мөнгө бол бодиттой хадгалагдаж хоригдлогддог, баялаг болдог, энэ эргэлтэнд ордог ийм эдийн засгийн үндсийг ус бид бодлогоор энэ журмуудаар хэрэгжүүлж эхэлж байна. Тэгээд цаашдаа бас бид үндэсний баялагын сангийн хуульд бас өөрчлөлт оруулах, илүү өргөөжтэй болох. За энэ хэмжээгээр бас хариуцлагатай болгохыг дэмжиж орон нутгад яаж хөгжүүлэх вэ? Яаж энэ харилцан үр ашигтай гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг
энэ хандлага маань бас зөв практик туршлага болно гэдэгт итгэж байна. Ингээд хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье.